Санаа үзэгчтэй ингээд Монтарогийн ертөнцид эргэн тавтай морил. За энэ намрын бэлэг сэдвэн дээр уншлага дээр 3 дугаар бүлэг буюу энэ улбар шарангийн утсыг сонгосон үзэгчдийнхаа нэмэлт уншлагыг хэлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр эхний асуулга нь бол яг бэлгийг хүлээж авахд юу хийх хэрэгтэй вэ гэдэг дээр болохоор за энэ их сонирхолтой гарсан. За тэгэхээр ямар ч байсан Дэвил төзөр гарч ирсэн. Тэгэхээр өөрийнхөө дотоод одоо нөгөө чөтгөрлөг нэг юм адын санаа орж ирдэг те нэг дотоод нэг чөтгөр байдаг та хүн болгонд нэг зүүн мөрөн дээр суучаал те одоо ингээд юу гэдгийг залхуур одоо ингээд зүгээр суужи тэрийг хийгээд яахын ийшээ яваад яахын гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү нэг чөтгөр байдаг те тийм чөтгөрлөг санаа адгуу санаа адын санаа нэг тиймэрхүү зүйлээс бас юу яах хэрэгтэй татгалзах хэрэгтэй. За яг нь шууд утгаар бол яг ямар нэгэн зүйлтэй их хамаатай хараат байгаад байна. За энэ нь арх тамхи байж болно, тоглоом байж болно, мөрийтэй тоглоом байж болно. Өөр одоо та бүхний бүх одоо муу зуршлууд аваад байна. Хитрхи их идэгч байж болно. Хитрхи их одоо зугаа цэнгэл хөөх байж болно. Гадуур их шоовдог байж болно. Эсвэл бүр нөгөө эсэргээрээ гадагшаа юусаа гардаг гэртэл байгаад идэг. Тэ энэ маань өөрөө бас ийм одоо хараат байдал бас болчихж байгаа байхгүй. Гэх мэтлээ та бүхэнд ямар сул тал юу муу зуршил байна. Тэр бүхнийтэйгээ тэмцэх хэрэгтэй байна. Тэмцэх цаг үеийн иржээ. Маш их депресстэй бас харагдаж байна. Mental health буюу одоо юу гэдэг логик сэтгэлгээ, оюун ухаан, сэтгэл зүй, бодол бас их нэлээд бохир байгаад байна. Сэтгэл готролтой байгаад байна манайхан маань бас тийм энэ группийг сонгосон хүмүүс бас хуурдагдсан байж болзошгүй. Хуурдагдах гэхээр яг хосын харилцаанд байж болно. Тэ эсвэл зүгээр нөгөө энгийн одоо ажлын төвшөнд бас хуурдагдаж болно шүү дээ. Цалин өсөө өгдөг газар ордог ч юм уу тий. Эсвэл нөгөө найзаа гэж бодож явсан үнэн таныг адаргаар нь одоо ховж өгөөгөө явж идэг ч юм уу тий. Хин нэгэнд очиж муулцсан ч юм юу ч гэж болно. Тиймэрхүү хурам эхлэлтэд өртсөн. Эсвэл та өөрөө бас энэ юу хурам эхлэлт гаргасан хин нэгэнд үнэж байгаагүй тий. Хин нэгний ховж хөөгөөж яхаа явчихсан ч юм уу тий санаатай болон санамсаргүй байдлаар иймэрхүү зүйлүүдэд холбогдсон юм байж болно. Тэгэхээр энэ муу зуршил гэдэг зүйл энэ чөтгөрлөг зүйлтэйгээ бас тэмцэх шаардлага үүсэж байна гэж харагдаж байна. За дараагийн хийх ёстой зүйл бол дотоод аяллаа эхлүүл гэж байна. Илүү сүнслэг бай. Тэ сүнслэг одоо мэдээллийг олж ав, сүнслэг өсөлтөө хий. Сүнслэгийнхаа одоо хөгжлийг илүү одоо хөгжүүл гэдэг дотоод аялал өөр л үгүйndi асуудал гарч ивэл ингээд өөрийгөө ухаа тий яг юунд алдаад байна хаанаас эхлэлтэй таны одоо трама шархууд одоо яг хаанаас эхэлтэй гэх мэтлээ ингээд бүхэл бүтэн дотоод аяллыг бол эхлүүлэх хэрэгтэй сүнслэг тал руу одоо сүнслэг тал руу төвшнээ ахиулах хэрэгтэй байна тий. За тэгээд 44 тоотой секс гэж гарч ирсэн байна. За энийг бол одоо би тайлбарлаад яах вэ? Энэ бол яалтчгүй ингээд та хэдтэй. Энэ улбар шар өнгө бол өөрөө яг юм секси харилцаа, бэлгийн харилцаа тэгээд одоо юу гэдэг хувилгаан хүрдтэй. Яг ингээд бүслэгнээс ингээд доош хэсэх эрүүл мэнд те хэрэгцээ шаардлага бүх зүйлийг илэрхийлдэг өнгө. Тэгэхээр яалтчгүй бүр энэ хүзэр гарч ирсэн. Би угаасаа шууд улбар шар өнгө нүдэнд харагдсан. Тэгэхээр энэ харилцаа бас их тутмаг байж болно. Эсвэл одоо юу гэдгийг за энэ дээр бол нөхцөл байдлуудаа бодоод таад маань бас анхаарал аваарай. Энэ бол бас энергийн төвшөнд хувилгаа үрдийг сайжруулна. Энэ харилцаа бол бас нэлийн одоо юу гэдгийг хүний нөгөө аз жаргалын гормон одоо юу гэдгийг рефреш байх тэр зүйлийг бол бас хангаж өгдөг харилцаа байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас таад маань мессеж авсан байх гэж бодож байна. За тэрнээс ш одоо би секс коуч байгаа ш. Одоо юу гэж ярих вэ? Манайхан тэгээд ойлгож арай. Sorry. За дараагийнх нь болохоор ирж байгаа бэлгийн таних тэмдэг дохоо юу бэ нэ гэдэг дээр болохоор за Star User маань доош харж буусан 8-ын зоосман банд Isol Good гэдэг үгээр гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань болохоор за манайхаа сая манайх дуудчихсэн нөгөө орноос унах гад тэгээд бичлэгээ зогсоочлаа. За тэгэхээр таних тэмдэг дохион дээр бол за одоо хосоо олно гэж бас юу өмнөх нээлттэй юу уншлах дээр ярьжсэн. Тэгэхээр тухайн хүн нь маш их юм хичээл зүтгэлтэй тий одоо юу гэдгийг
танд одоо хайраа илэрхийлэх гээд санаагаа илэрхийлэх гээд ийм энгийн төвшнөөс хитрхи их ингээд нэг байн давтан ингээл нэг юм ярьдаг, давтан санал тавьдаг тий сүултээ жоохон юм залхах ч юм уу тий тиймэрхүү байдал үүсэж магадгүй энэ өөрөө бас дохио болж орж ирж байна. Дээрэс нь шинэ одоо бизнес эхлүүлэх ч юм уу тий эсвэл шинэ ажилд орох ч байгаа хүмүүс бол тухайн орчноосоо бас хосоолох ч юм уу тий иймэрхүү байдал байж болно. Мөн тухайн одоо хостойгоо уулзраад нэг жаахан нэг тийм эргэлзэх юм итгэл нэг л төрөхгүй дээ энэ хүн лав биш байхаа гэдэг нэг юм эргэлзээ өсч магадгүй. Тухайн хүн дээр эргэлзэж магадгүй. Тэгэхээр энэ маань өөрөө бас таних тэмдэгээр орж ирж шүү. Тэгэхээр их сонирхолтой. Тэгээ it's all good буюу ерөөхдөө бол бүх зүйл угаасаа сайхан болно. Танд эргэлзээ төрж исэн ч бай тий. Таатай санагдсан ч бай, таагүй санагдсан ч бай, эргэлзсэн ч бай, төөрсөн ч бай, эцсийн мөчөд одоо юу гэдгийг яг л болох зүйл болохоор болно. Тэгээ бүх зүйл хамгийн гол нь сайхнаар төгснө. Бүх зүйл сайхан болно гэдэг мессежийг өгч байна. За тэгээд намрын туршид анхаарах сэрэмжлэх зүйл юу вэ гэдэг дээр нэг яг танай групп дээр болохоор нэлээд олон хүзэр дэлгэгдсэн. Нөгөө хоёроо буугаад ирэхээр би бол ерөөд авчдаг. За тэгэхээр judgment хүзэр маань доош харж буусан. Тэгэхээр манайхан болохоор анхаарах зүйл нь юу вэ гэхээр ер нь бол таатай ч вэ, таагүй ч үйл явдлыг ерөөдөө хороо ертөнцөөс өгж байгаа. Миний одоо таарсан урд насандаа болон энэ насандаа таарсан үрийн минь одоо үр тарианы минь үр дүн юм шүү тий ургац тарьсан ургацын минь одоо юу гэдэг үр дүн юм шүү гэдэг байдлаар хорон ертөнцийн энергитэй зөрчилдөхгүйгээр аливаа зүйлийг хүлээж аваарэ. Хэцүү зүйлстэй нэстэй тий гой хүлээн зөвшөөрч авангуудаа гой дайтал тулалдаал тий пам гэж давж туулаад сайхан зүйлээвэл маш гой талархаад хүлээж аваад гэх мэтлэн ерөөдөө нэг жоохон орчлын ертөнц одоо юу гэдгийг дээрээс хардаг одоо нэг удирдлага байгаа шүү дээ тий бурхны одоо тэрхүү найрвалгыг бас заримдаа найруулга дотор орж тоглогч нь болж те заримдаа нэг ирж байгаа энергийн давлгаа урсгалуудыг ерөөхдөө ойлгоод хүлээж авч бас сураарэ. Тэгээ энэ маань өөр бол маш том бас сүнслэг өсөлт байгаа шүү. Сүнслэг хөгжлийн нэг хэлбэр байгаа шүү гэдгийг бас анхааруулж хэлж байна. За дээрэс нь бас нэг анхааруулах зүйл бол мэрэгэн ухаан тий. За тэг эртний нэг гоё зүүр өгүүд байдаг тий. Эртний одоо өвөг дээдсээсээ өвлөгдөж ирсэн эцэг хийст эмээ өвгөөс нэг дандаа нэг гоё мэрэгэн үгнүүд байдаг шүү дээ. Тэр зүйлс бас их тус болно. Тэр зүйлс дээр анхаараарай. Эсвэл эмээ өвөө хөшин настай хүмүүсээс танд сургаал үг ирэх зүүр үг хэлэх юм бол тэрийг нэг одоо юу гэдгийг энэ уншлагаа үзчихэж байгаа юм чинь нэг тогтоож аваад ямар ч чиртэй байлаа юу илээ юм чи нэ тэрээгээд нэг тэрэн дээр нэг акцент өгөөрэй гэдэг ийм мессеж байна. За бас нэг анхааруулах зүйл дээр болохоор хитрхи их битгий ажиллаарэ. Ер нь бол одоо ээлж амралтаа авах боломжтой бол амралтаа ав амрах цаг ирсэн байна. Ерөөсөө тий ер нь бол таны ажиллаа хийх, ажиллах, ачаал авах бүх зүйл чинь тулцсан байна. Одоо хангалттай. Энэс хойш их ачаалтай яваад ах юм бол ерөөхдөө бол бүх зүйл буруугаар ирэх гээд байна. Тэгэхээр одоо чөлөө авдаг ч юм уу, өөртөө цаг гаргадаг ч юм уу, цагийн менежментээ зөв зохион байгуулад тий одоо юу гэдэг илүү их унтах цагаа, амрах цагаа, чөлөөт цагаа илүү одоо өөртөө цаг гаргаж хуваарлаад гих мэтлэн дээрэс нь хүнд үгүй гэж хэлж сураарэ. Тэгээ үгүй гэж хэлж чадахгүйгээр хүний одоо даалгаж байгаа ажлуудыг заа гэж хүлээж авдаг. Хүний гуйсан гуйлтуудыг үгүй гэж хэлж чадахгүй заа гэж хэлээд өөрийнхөө асуудал тий бөө ингээд амьдралын юм олон процессууд явсаар ах чинь бас нэг хүний юмд туслах гал ингээд энерги алдаал гэдэг ч юм уу те хит их бусдын ч гэсэн ачааг өөр дээр авч үрээл бусдын ч гэсэн зовлон хуваалцах гэж өөр дөрөө тэрийг авч тавиал ингээд битгий хит их юм ачааллуудыг аваарай. Ачаал гэдэг нь ажлын ачаал орж ийн те өөр бусад ачааллууд гээд орж ийн гэх мэтлэн энэ их олон ачаануудыг битгий өөрөөрэй. За их ачаа үүрж явж байгаа бол одоо болно амраа гэдэг ийм анхааруулга орж ирж байна. Тэгээд энэ ачаагаа нэмэх вэ гэдэг анхааруулга орж ирж шүү. За лукийн өдөр маань доош харж буусан. Тэгэхээр харах өнцөг гэдэг зүйлээ нэг сольж үзээд бусдын өнцгөөс бусдын харж байгаа байдлаас бас тухайн зүйлийг хараад нэг үзээрэй. Тэн дээр бас нэлээд том гүн ойлголтуудыг бас аавн шүү гэж байгаа. За protection үзэр маань доош харж буусан. Тэгэхээр хамгаалалт хил хязгаар гэдэг зүйл зөрчигдөж магадгүй шүү. Таныг өөрийгөө хамгаалдаг үзэл бодол, өөрийгөө хамгаалдаг байр суурь, жанжин шугам, үнэт зүйл
амьдралын зарчим те тэр зүйлдээ үнэн чивээрээ байгаарай. Тэр зүйл одоо хамгаалалт алдаж мандгүй шүү. Дээрэс нь хил хязгаар гэдэг зүйлээ бас бүх зүйл дээр маш сайн тогтоож өгөөрэй те. Хичнээн одоо найз нөхдийн харилцаатай байсан ч гэсэн ажлын орчин бол ажлын орчин байна гэдэг ч юм уу те. Нэг ажил дээрээ одоо нэг найзтай л гэж бодоход ажлын орчинд ажиллаараа хувийн орчинд найз нөхдөөрөө гэдэг байдлаараа хандах ч юм уу те. Тэрнээс ш одоо ажил нөхөрлөл хоёроо эсвэл ажил хайр хоёроо гэдэг ч юм уу ингээд амьдралын ийм талбар сэдвүүдийг хитрхи их битгий хольж удаарай. Хил хязгаар гэдэг зүйлээ анханасаа зөв зоогоод хил хязгаараа байнга тавьж хянаж хамгаалж арчилж сураарай гэдэг зүйл байгаа тийм. Тэгээ хил хязгаараа хамгаалж чадахгүй байснаас болж одоо ийм хохирогч эцэст нь ийм хохирогч эцэст нь нэг ийм те үр дүн гардгүй нэг ажилтан болчих үе те. Эсвэл одоо юу гэдэг туслана гэж хэлээд энэ тусалж чадаагүй ингээд ховж ив цаашаа гарах ч юм уу те. Ийм нэг хохирогч болчихгүй, ховж ивний эзэн болчихгүй. Энэ judgment үзэр бас доошоо гарсан. Энэ бас ховж ивний утгыг бас цуг агуулж идэг. Тэгэхээр ховж ивэнд өртөх. За та өөрөө бол огтхон ч ховж өөрөөс бол гаргаж болохгүй. Энэ нь өөрөө хэрвээ ямар нэгэн хэн нэгэнтэй холбоотой эсвэл одоо нэг хувийн ашиг сонирхолтой холбоотой нэг тийм ховж ив та өөрөөсөө найруулад гаргачлаа гэж бодоход энэ өөрөө маш том карматай зүйл шүү. Тэгэхээр битгий анхнаасаа тиймд оролцолтоороо тийм зүйл бас битгий хийгэрээ гэдэг анхааруулга байна. Нөгөө талаараа болохоор ажил, найз нөхдийн тэ гэр бүлийн орчинд бол ийм ховж ивэнд хүртэхгүй байна шүү. Энэ бас анхаарах зүйлээр орж ир шүү гэж тэгж байгаа. За тэгээ улбар шар өнгөтөр бол Devil чөтгөр хүзэрчин. За энэ нөгөө секс үзэр байна. За тэгээд 10-ын сава үзрүүд гарч ирж байна. Judgment гэсэн орондоо. Тэг энэ улбар шар юутай тэмдэгтэй. За тэгэхээр манайхан маань ерөөсөө чөтгөрлөг байдал, адгуу байдал те муу зан, сул тал, муу зуршил гэдэг зүйлүүдийг ерөөхдөө бол тэмцэх цаг ирсэн байна. Яг энэ чигээрээ яваад ах юм бол одоо бас буруу ирэх гээд байна. Тэгэхээр өөрийгөө багтаар нь гоё хаяг юмнуудаа хаяад те арай нэг өөртөө юм glow up ингээ хийгээч гэдэг ийм мессеж ирж байна. За дээрэс нь үнэн зөв байгаарэ тий ховж гаргаж болохгүй шүү. Альва хийж байгаа бүх зүйл өөрийн гэсэн үлийн үртэй шүү. За нөгөө талаараа хорвоо ертөнцөөс ирж байгаа давлгаанууд энергитэй битгий зөрчилдөөрэй гэдэг тий. За энэ бол одоо хувийн харилцаантай ч гэсэн ийм физикал бие махбодын хүрээнд бас авах ёстой таашаал тий авах ёстой ханамж, сэтгэл ханамж тийм зүйлүүдэд бол чөлөөтэй аваарай. Хувилгаа хүрд тань одоо илүү сайн идэвчгэд нөлөөлнө. Дээрээс нь хитрхи ачаа бити өөртөө аваарай. Хин нэгэнд үгүй гэж хэлээрэй. Өөрийгөө чөлөөд сураарай. Хаяг юмнуудыг хаяарай. Хүн болгон туслана гэд битгий яваарай. Өөрийгөө гэрчгүй. Тэ ингээд хүн болгоны ачааг аваад хүн болгон за тгий гэж хэлээ яваад эцэст нь ингээд энэ өрөвдөлттэй байдалд орно. Яагаад вэ гэхээр энэ хүн надад тусалсан юм шүү гэж хэлэхгүй энэ хүн надад туслан хичээд амжаагүй. Чадахгүй л анханасаа яг ч тгий гэж хэлсэн гэдэг нэг ийм хил аманд өртөх үе, хил амны одоо эзэн болох үе гэдэг нэг ийм мессежүүд бол тус өгч байна. За Стар үзэрч гэсэн өөрөө юм улбар шар өнгөтэй ингээд энэ хүнийх нь арсны өнгөөр улбар шар авдаг шүү дээ. Тэгэхээр нэг юм итгэл одоо юу гэдгийг танд нэг туслахад ирсэн ч юм уу, танд нэг гинт нэг сайхан ажиллаад ирсэн ч юм уу, эсвэл нэг байнгын залхахтал ингээд айгу тань руу бичээд чатлаад байгаа ч юм уу, тантай уулзъя гэдэг байгаа ч юм, тийм хүнд битгий эргэлзээрээ тий эргэлзээ төрөх юм бол энэ бас нэг тэмдэг шүү гэдэг. За ийм мессежүүдийг хүргэж байна. Тэгээд нэлээд ойлгомжтой юу уншлага боллоо. Тэгээд 3 дахь группийнхаа Азийг амжилтыг хүсье. Тэгээд энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд бүгдээрээ баяртай.